түмнийг өвмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдыг хэнийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ойлтуулмааргүй. Төшөв рүү ойлтуулмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. Баярлалаа үзэгчдээ, энэ телевизтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. За, лагын тойм нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид бүхэн студиуд ярилцахаар хуульч Доржийн Мё гомбыг хөрж авчираад байгаа юм. За, танд орой мэндэргий. За, танд орой мэндэргий. За, сүүлийн үед ямар ажлуудаар төвлөрж байна? За, сүүлийн үеийн сонин сайхнаас манай үзэгчтэй хуваалцвал. Ер нь бол одоо хуульчаараа ажиллаад тасралтгүй 22 жил болж байна. За, тэгээд завсраар нь бол бид нар нэг соёлын Монголын соёлын 5 нүд сан гэдэг сан ажиллаж байгаа. За, тэрэн дээр соёлын холбогдлолтой дурсгал зүйлүүдийг сэргээх, засварлах. За, тэгээд дэлхийн нийт 7 улсад гэж яриад олон улсад түгээх ийм ажлуудыг сүүлийн 7 жил бас ажлынхаа хажуугаар хийгээд ингэ явж байна. 5 нүд сангийнхын талаар би нэг тодруулж асуумаар та хэд нэг юм уртын дууны бас нэг юм одоо юу цомог гэж хэлэх нь ч одоо арай л биш нэг юм бүтээл гаргасан байсан тийм ээ олон улсад бас яг олон улсын чанартай. Яг тэр ер нь бол Дорж тавг гэж уртын дуучны өв байгаа юм. Дундгой аймгийн сайхан хаваа сумын ариат Жигзүүн Дорж тавг гэж уртын дуучин. За 20 дугаар зууны бол хамгийн гарамгай дуучин. Тэр хүний 1987 онд Бадраагаа ардын бэлэг зөөж, орчуулагч, яруу найрагч Жамцын Бадраа гэдэг хүнтэй хийсэн 16 цагийн ярилцлага байсан. За тэр ярилцлагын агуулга бол уртын дууны үүсэл хөгжил, түүхэн замнал 20 дугаар зууны ихэнх байсныг бид нар Францтай очиж сэргээлгээд тэгээд жанц нар угаагаар тайлбар хийлгээд орчуулгаад англи хэл рүү тэгээд ийм хадмал орчуулгатай дэлгэцийн бүтээл болгож Австрид хэвлүүлсэн. За мөн орчуулгын англиар орчуулсан номыг хэвлүүлсэн. Ингээд энэ хоёрыг бол олон улсын яг одоо хүний соёл сэтгэлгээний тэр хэсгийг судалж яадаг шинжлэх ухааны сургуулиудад нөгөө талд нь бол дуучин, хөгжмийн зохиолч, хөгжим судлаачдыг бэлтгэдэг консерваториудад бас илгээж байгаа. Яг тэд нар нь бол төвөрлөд хамгийн нэртэй сайн гэсэнд нь л цөөхөн хувийг илгээж байгаа. Ингээд олон улсад бас нэг энийг гаргах гэсэн юм оролдлого хийж байна. Яг бид нар өөрсдөө бол уртын дуу, морин хуур энэ хоёрын хоршлыг гайхамшигтай гэж өөрснөө л ярьдаг болохоос биш. Яг олон улсын анхааралд энийг хүргэх, хүртээх, судалгаа юмны эргэлтэнд оруулах тийм ээ. Хэлмээр одоо дуулж сонирхдог эсвэл тэрний арга техникийг судалдаг хэсэг тэрний хүртээмжийг л бодож энэ төслийг хэрэгжүүлээд дуусч байна. Одоо 7 жил 17 оноос хойш 7 жилийн төсөл байна тийм ээ. 7 жил яваад дуслаа. За бас л урт хийгдсэн байна. Дээрээс нь таны хэлж байгаа яг энэ агуулгууд бол мэдээж маш чухал агуулгууд байна. Бид бүхэн дээр нь үлдэх зүйл бол энэ өв шүү дээ тийм ээ. Би таныг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад тантай ярилцъя гэсэн гол санаа маань бас таны нэг юм хуулийн засаглал дээрээс нь одоо энэ байгаа энэ үндсэн хуульд энэ манай эрх зүйн төрийн нөхцөл байдал дээр та бас зарим байр суурьуудыг илэрхийлж байгаа надад харагдсан. Тэгээ би тэр талаас бас зарим зүйлийг тодруулж асуумаар зүйлс байгаа юм. Тий. Одоо ер нь энэ хууль тогтоох байгууллага сүүлийн үед би танаас зүгээр хуульч хүний хувьд асуухад хоёулаа яриа эхлэх юм ярьжсэн. Хуулийг хэрэгэлдэг, хуулийг бичдэг гэдэг ерөнхийдөө хоёр төрөл байна гэж. Тэгвэл хууль тогтоох байгууллага дээр гарч байгаа энэ хуулиудын чанар ер нь яг ямар хөө байна вэ? Маш олон хууль гарч штэ ингээд хэлцэх. Хуульч нарыг ер нь хоёр хуваадаг гэж хуульчдын дунд ярьдагээрээ хууль хийдэг хуульч бий, хууль хэрэгэлдэг хуульч бий гэж тийм ээ. За хууль хошигноод ярихдаа бол хуульд хэрэглүүлдэг хуульч бий гэж ярьдаг. Ингээ юм гурван төвшин. Тэгэхээр хуулийг хэрэглэнэ гэдэг бол хуулийг яг өөрийнх нь зохицуулах тэр агуулгаар нь маш сайн хэрэгжилж чаддаг хуульчийг хэлж байгаа. За хуульд хэрэглүүлдэг гэдэг нь бол яг хөө тэр жоохон хошин үг тэрийг орхижээ. Хуулийг хийдэг хуульчийн тухай яриа бол хуулийг тухайн харилцааг зөв зохицуулах хамгийн одоо боломжтой тэр хэмжээнд нь төлөвлөж бичиж за бусдад ойлгуулж за тэгээд батлагдахад хүртэл нь нөлөөлж чадна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хуулийг хийх нэг хэрэг. Хуулийг хэрэглэх бол тустай асуудал. Хуулийг хийхэд тэрний цаана үзэлснэ гэж байх хэрэгтэй.
За тэр үзэл санаа бол тухайн хуулийг гарснаар нийгмийн харилцаанд ямар өөрчлөлтийг авчрах юм, ямар эерэг үр дүн авчрах юм гэж. Тэгэхээр юуг хоригдж хязгаарлахын, юуг дэмжиж зохицуулахын гэдэг ийм агуулга байдаг. Энийний бүр цаана бол төрийн бодлого, үндэсний өөрийнх нь явж байгаа зөв чиглэл, хөгжлийн тухай асуудал яригддаг. Тэгэхээр энэ хуулийн цаана байгаа идеологи хоорондоо үзэл санаа бол хоорондоо уялдаатай, яв цав таарсан ямар нэгэн ийм чиглэл зорилготой зүйлийн нэг хэсэг байх тусмаа илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр хочин цаачин хуулиудыг нэг нэгээр нь гаргаад тэдгээр нь хоорондоо авцалдахгүй, тэр нь өөрөө нэгдсэн бодлого болж чадахгүй байгаа тохиолдолд хуулийн өөрийнх нь зорилго, үр дүн бол дийлэн бас сайн байдгүй. Тэгэхээр манай төрд дутагдж байгаа одоо би хуулиудын чанар гэдээ ярих тэр хуулийн чанар гэдгийн цаана юу ярих вэ гэдэг агуулгыг би сайн өндөж шít. Хууль чанартай байна гэдэг тэр өөрөө тодорхой бодлоготой байх хэрэгтэй. Тэр бодлого хоорондоо үзэл санаагаараа яв цав нийцсэн тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй үзэл санаатай зүйл байх хэрэгтэй. Манайд бол энэ байхгүй байгаа. Энэ байхгүй байгаа. Гэнтхүү өглөөс ирээд гурлийн импортын татварыг тэглэнч гэдэг юм уу те. Энийний цаана ямар үр дагавар байгааг үл харгалзаад тухайн жилийн одоо сонгуулийн цикл байгаа тэн дээр оноо цуглуулах гэсэн ийм арга ядсан арга хэрэглүүрээр хууль батлах юм бол энэ чинь ямар юмных нь хууль биш энэ гуйл энэний цаана одоо ямар ч үзэл санаа зорилго бодлого төлөвлөгөө байхгүй тэрийг өөрийнхөө ийм явц өргөчгээр сольж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд бол олон харагдаж байгаа. Харшаач гинүү юу ч гинүү одоо энэ засгийг бол шүүмжлэхэрэг болчлаа шүү дээ 8 жил боллоо хөргий. Тэгээд ямар байгааг нь бүгдээрээ л харж байна. Ямар байгааг нь бид нар бүгдээрээ мэдж хахад ямар байгаагаа өөрснөө ноох гэж одоо янз бүрийн арга хэрэгжилж байна гэхэд энэ хэсэг дээр бол яриад байх юм байхгүй. Хуулийн чанар гэдгийн цаана сайн ярьж байгаа үзэл санаа, нэгдсэн зорилго, бодлого энэ төрийн бодлого. Энэний цаана үндэстний өөрийнх нь үнд зүйл үзэл санаа тэгээд явж байгаа зүг чиг зарчим гэдэг зүйлүүд байх хэвээр. Тэр нь бол бид нар алдчихад байгаа. Дөнгөж сая та бас дурдж байна. Ер нь ингээд шүүмжил бас өнгөрсөн өдрүүдэд гараад эхэлчлээ. Ингээд хуулийг маш хурдтай өргөн бариад байна. Маш хурдтай өргөн барихтаа одоо нэг яралтайгаар юм гэдэг ч юм уу те. Тэгээд дээр нь энэ засгийн газар их хурл гэдэг чинь нөгөө нэг хяналт тэнцэл нь алдагдсан байна. Засгийн газрын гишүүд нь олон байнгын ороонд байна. Байнгын ороонд нэг байнгын ороонд хамгийн багадаа нэг 2-3 сайд нар байна гэдэг ч юм уу. Энэ агуулга дээр ингээд засгийн газар талаас өргөн баригдсан хуулиуд их хурдтай батлагтаад байна л да. Мэдээ сайн хуулиуд бол ингээд хэрэгтэй хуулиуд явж болно. Тэрийг бол ойлгож байгаа. Гэхдээ таны хэлтгэж байгаатай адилхан өнөөдөр нэг засгийн газрын хурал болоход нэг шинэ санаатай нэг шинэ хууль. Тэгээд тэр нэг юм бас л ингээ харахад нэг сонгуультай холбоотой юм шиг ийм нөхцөл байдлууд байгаа. Засгийн газар парламентын дээр гарцсан. Ер нь бол 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрөлдвөл 1992 онд бидний томьёолсон тэр үндсэн хуулиар тогтцсон байсан төрийн эрх мэдэл хуваарлсан байдал бол алдагдаад яг ерөнхийлөгчийн улс төрдөх оролцоо хуулийн биш байдлаар ингээд өрнөд байсан. Ягаад гэвэл манай улс төрчин өөрөө авилгажиж хулгайчсан гэх юм уу. Тийм улс төр бол байсан нь бол ингээд өнгөрсөн хугацаанд нотлогдож байгаа шүү дээ. Энэ шүүхээр явж байгаа хэрэг зарга тэгээд олон хүчин зүйлээр олон бодит баримтуудаар харагддаг. Тэгэхээр ийм улс төрийн орчинд хууль хамгаалах байгууллагуудыг удирдах толгойлж байгаа тэр албан тушаалтны үүрэг оролцоог өндөр байдаг юм байна. За тэгэхээр энэ бол Монгол улсын ерөнхийлөгчдөр үе үед харагддаг байсан. За энэ хоёроос Багвандаас Элбэгдэр Жос гэдэг. За яг Батулга ерөнхийлөгч бол хагас угс байсан баг. Тэгэхээр ийм зүйлүүд харагддаг байсан учраас өнгөрсөн хугацаанд ямар зүйл үзэл санаа нийгэмд бий болсон бэ гэхээр ерөнхийлөгчийн оролцоог хязгаарлая гэдэг тийм үзэл бодол бол давмгай болж ирсэн. Ингээд 2019 оны 11 сарын 14-нд баталсан үндсэн хуулиар бол ерөнхийлөгчийн зарим хуульд байсан зарим оролцоонуудыг хязгаарлах үүднээс үндсэн хуульд өөрчлөлтүүдийг хийсэн. За ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхэд өөрийнхөө албан
үүрэг эрхийг өргөтгөх тийм агуулгаар хандаж ирснийг хязгаарсан үндсэн хуульд те. Өөрөлдвөл өөрийнхөө тухайн хуулийг өөрөө өргөн барихааргүй болж байгаа шүү дээ энэ хууль санаачлагч нарын хувьд бол. За ийм хязгаарлалтыг хийсэн. Нөгөөтэйгүр ерөнхийлөгчөөс авилгатай тэмцэх газрыг байгуулж удирдлагын томилоход санал оруулж түгээр батлагддаг байсныг ерөнхий сайд руу шилжүүлсэн. За ингээд ерөнхий сайдын дор бол хууль хамгаалах байгууллагууд бүхэлдээ төвлөрж байгаа юм. За дээр нь шүүхийн байгууллага болох шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн талыг нь буюу 50-50%-ийг нь парламентаас томилохоор болгож өөрчлөлт оруулсан. Сонгож томилохоор болгож хэлэлцүүлээд сонголтоо хийгээд тэгээд томилж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шүүхийн 50%, за дээрэс нь түрүүний ярьж байгаа авилгатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийн байгууллагууд ингээд гүйцэтгэх мэдлийн байгууллагын удирдлагад ерөнж байх ёстой. Тэгэхдээ шүүхийн хувьд бол эргэлзээтэй асуултын тэмдэгтэй. Ингээд цуглараад ирэхээр нөгөө ерөнхийлөгчд байсан зүйл маань яг үнэндээ бол гүйцэтгэх мэдэл рүү шилжиж байгаа нэг ийм шилжилт харагдаж байгаа. Нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь манай өөрийн сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын төлөвшил, өөрийнхөө үйл ажиллагааг явуул, санхүүжилтээ олж ажлаа зохион байгуулж байгаа энэ өнгөрсөн хугацаанд тогтсон арга хэрэглүүр дээр нэг нэмэр болох нэг заалт 19 онд үндсэн хуульд бас орцсон. Үндсэн хуулийн 25-ын 1-ийн 7 билүү, 1-ийн 6 билүү тэр хавьд орсон. 25 дугаар зүйлийн нэгд орсон. За тэр зүйл бол төсөв санхүүтэй холбоотой, улсын хурлын эрхтэй холбоотой хязгаарлалт байсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг улсын хурл зардал талд нь нэмэхгүй гэдэг заалт орсон. За тэгэхээр тэгсэн. Тэгэхээр энэний цаатлын агуулга бол парламентыг шууд ерөнхий сайд дээр аваад ирж байгаа байхгүй юу? Өөрөлдвөл жижиг мажоритар тойрог дээр өөрийнхөө сонгогдож өөрийнхөө тойргийн одоо тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр зорж байгаа тэр улс төрч парламентчийн хувьд бол тухайн тойрог дээр улсын хөрөнгө оруулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх шаардлагатай тэр асуудлуудыг бол засгийн газартай зөвшөлдсөхөөс аргагүй байдал руу энэ хуулийн өөрчлөлт авчихсан. За би энэ дээр нэг асуулт асуугаад. Энэ хуулийн өөрчлөлт гарсны дараа их хурлд яг наад яриачин болсон. За ингээд бидний ерөнхий сайд дээр ингээд яваад шүү дээ. Ерөнхий сайдтай л ярихгүй бол засгийн газартай ярихгүй бол хэцүү байна. Нэг хоёрд тойрогт хийх бидний нөгөө бүтээн байгуулалт эргээд очиод уулзах нүгэр яах юм бэ гэдэг бас нэг юм явуулга. Гэхдээ энд нөгөө талд нь яг ямар зүйл байсан бэ гэхээр засгийн газар ямар нэгэн төсөв боогоол оруулж ирж байгаа шүү дээ. 6 сараас эхлээд санал аваад 8 сард тэргээ гүйцээж боогоол 9 сар гаргаад 10 сарын өмнө гэхэд өргөн байраад орж иж. Ороод ирсэн төсөв ер нь ингээд за одоо бараг 50% гэж хэлгэн цаашаа ингээд нэлээд өөрчлөгчдөг. Тэрийг нь өөрчлөхгүй бол 4-5-аараа нөгөө нэг тойргийн гишүүд эсвэл нэг үеэрээ ч юм уу те найз нөхдөөрөө парламентын төсөвдөр ингээд төв хүчруулад байдаг. Засгийн газар тэр төсвөө ингээд оруулж ирээ батлуулах гэсэн чинь ороод за манайх тэр аймгийн тэр сум руу эдийн засгийн юм үр өгөөжтөө энэ замыг тавина гэсэн чинь ямар ч үр өгөөж өгөө яг өөрийнхөө тойрог руу нэг зам тавина гэдэг өөрчлөлт хийлгэждэг. Энэ ингээд энэ нөхцөл байдал чинь таны ярьж байгаадаа миний бодлоор бас харьцуулж байгаа юм шүү. Ер нь гэтээ энийг шийдвэрлэдэг өөр арга зам байна. Гэтээ манай тэр улс төрийн эрх зориг нь байдгүй. Ямар арга зам бэ? Улсын төсвийн төслийг засгийн газар өргөн мэдүүлээд за тэр төсвүүдээр засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвүүдээр саяны чиний ярьж байгаа шиг өөрчлөлтүүдийг хийгээд ингээд зөрчилдөө үүссэн нөхцөлд засгийн газар өөртөө ерөнхий сайд итгэл үзүүлэх хэсэг талаар санал хураалгадаг. Тэр боломж нь манай үндсэн хуульд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө засаг өөрийнхөө шийдвэрийг өөрийнхөөрөө авч гардаг үндсэн арга механизм нөхгүй юу? Ялцсан нам тийм ээ. Тэрний дарга өөрөө толгойлж байгаа ийм засгийн газар шүү дээ. За парламент нь 76-аас 60% таа гэдэг чи одоо 80% таа ийм парламент. Өөрийнх нь нам, өөрийнх нь улсууд 80% бүрдүүлж байгаа юм парламент. Энэ парламентаас яг төсөвдөр өөрөө чи ярьж байгаа шиг ийм зүйл гацалт, зөрчил, харшилтаа түл санжаагаар ихтгэл үзүүлэхийг бол сайхан бэлгийн ерөнхий сайд нэг оруулж ирж ирсэн. Тий. Инх сайхан гоо нэг оруулж ирж ирсэн. Тий 96 он. Тий. За ингээд би тэрнээс өөрийг бол санахгүй байгаад байна. Тийм арга механизм нь олон улсад энэ байхгүй юу? Өөрөөр хэлбэл засаг өөрийнхөө бодлогыг хамгаалж парламентын өмнө тэрийг авч гарахын тулд яг одоо чинээнд нь тулгадаг гэдэг нь өөрөөрөө дэнчин тавьж өөрийнхөө одоо үзэл санаа ер нь эн чинь хов хүн ч гэсэн байж ах хэвээр зарчим өөрийнхөө үзэл санааны төлөө амиа алдахаас үл айддаг гэдэг
хов хүн дээр байдаг зарчим бол улс төр дээр өөрийнхөө буусан нь шүү дээ. Өөрөлдвөл чи өөрийнхөө үзэл санаа дээр бодлого хэрэгжүүлэх гэж байгаа юм а зөв зүйтэй гэж үзэж байгаа бол өөрийнхөө хувь заягаар дэнчин тавьж яана гэсэн үг парламент дээр. Тэгэхээр энийг бол манайхан хэрэглэх нөхцөл нь өөрөө чи ярьж байгаагаар манайд бол ийм өөр орчинтой штэ гэж байгаа. Гэтэл тэр орчин бол таны ярьж байгаа улс төрийн намын өөрийнх нь эрх зүйн орчин, сонгуулийн тогтолцоо, за манай хувь улс төрчдийн ёс зүй, ухамсарын төлөвшил, соёлын төвшөнтэй холбоотой ийм асуудал болчиход байдаг. Тэгэхээр өнөөдрийн байж байгаа арга механизм нь өөрөө парламентыг ерөнхий сайдын өмнө авчирч сөгтөж байгаа учраас за одоо түрүүний яриаг жоохон дэлгэрүүлээ ярьж. За 4 жил тутамд өөрийнхөө намаас тухайлбал шууд намынхаа даргаас нэр дэвших одоо бро зөвшөөрлөө аваад ингээд тойрог руу явж байгаа парламент ч нөгөө талдаа жижиг мажоритар тойрог дээр өөрийнхөө үйл ажиллагааг хэрэгжүүлээд тэр тойргийг төлөөлж байгаа хүн нөгөө талд нь тойргийн асуудлуудыг тодорхой төвшин шийдвэрлэх гэсэн хүлээлт тийм ээ сонгогчдын энэ хэдийг тэнцвэржүүлэхийн тулд тухайн парламент яаж байгаа вэхээр саяны ярьж байгаа шиг засгийн газраас төсвийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө өөрийнхөө зөвшөөрлөлийг засагтаа хийж байгаа юм. Тэгэхээр за лавга би намын дарга байлаа гэж бодоход лавга чиний яриад байгаа тэр аслагдсан суманд тавих цахилгааны шугамыг би шийдвэрлэе. Яг гэвэл чи тэр тендерийг орон нутагт зарлахаар нь бас авангуудаа өөрийнхөө хамааралгүй компаниар авахуулаад за ингээд зардлаар нь намаа санхүүжүүлээд өөрийнхөө ажил амьдралаа болгоод за тэгээд тэр магадгүй өөрийнхөө хөл гар гэж ярьдаг тэр сонгуульд ажилдаг ийм намынхаа бүтцийг тэжээгээд ингээд явдаг л тогтолцоо байгаа байхгүй нэг нөгөө ярихад. Тэгэхээр ерөнхий сайд намын дарга юу гэж хэлдэг хөрл хавга. За чи олон юм ярьдаг шүү. Чи эсэргүүцдэг шүү. Тийм ээ? Одоо надад шүмжлэлтэй ханддаг. За манай засгийг ер нь борлоод байдаг улсуудын нэг шүү дээ. Тэгэхээр хоёлаа ийм мэтэр ингээл уулзна. Одоо 4 жилийн дараа чи дахиад явах гал хоёлаа уулзаа сууж явах бах. Тэгэхээр одоо над юмнуудаа нэг болоод одоо намын бодлогод гэдэг нь өөрийнхөө бодлогод захирагдаач гэдэг энэ тулгалтыг бол парламенттай хийгээд хэлбэржүүлчихэж байгаа энэ 4 жилийн дотор. Тэгэхээр өнөөдөр өөрөө чи ярьж байгаа шиг хууль гараад засаг дээр ярьлаа маргааш нь хууль болж батлагдаад байна шүү дээ. Энд чи өөрөө ийм аргагүй зүйл байхгүй. Гэтэл үндсэн хуулийн 23 дугаар зүйл юу гэж байгаа вэ? Улсын их хурлын гишүүн бол ард түмний элч өгөөд нийт иргэн улсын эрх шиг сонирхлыг эрхэмлэн баримтлна гэдэг заалт байна. Энэнтэй зөрчилдөж байгаа. Үндсэн хуулийн. Өөрөлдвөл тогтооцсон байгаа механизмууд нь их хурлын гишүүнийг энэ бүрийн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргээд байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө чи ярьж байгаа ч зөв хараад байгаа чинь үнэхээр хурдан яваад байна. Хурдан яваад байгаа хуулийн цаана агуулга нь ямар байгаа тухай ярьлаа шүү дээ. Нэгдсэн бодлого, төлөвлөгөө, зорилго, чиглэл гэж алга. Манай үндэстэн агуулгын чарж амжихгүй баталчаад шүү дээ. Ер нь тийм. Тэр өөрөө албан тушаалтны дур зориг үйлчлээд байгааг. Албан тушаалтны дур зориг үйлчлэхүүц нөхцөлийг яаж хэлбэржээд байгаа тухай хоёлаа ярьлаа шүү дээ. Зах зохын тийм ээ. Өөр олон юм бий. За хоёлагийн ингээд ярьж байгаа юм ерөнхийдөө нөгөө бид бүхний өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн нөгөө засаглалтай холбоотой зүйл тийм. Энэ засаглал дундаа ерөнхий сайд бид эднийг 30 жил явж ирчлээгээд сүүлийн үед нэг юм дүгнэлт өгөхтэй болчиход энэ 30 жил дээр гаргасан алдаа нь ингээд засаглалыг ингээд энэ хуваахта зарим зүйлүүд дээр нь ерөнхийлөгч төр хэд хийх мэдлийг өгсөн те тэр нь ингээд нэг хонгил байгуулна гэдэг шиг нэг юм хуулийн байгууллагуудыг томилох эсвэл бүр 90 96 онд гэхэд жишээлбэл сайд нарыг томилоход хүртэл оролцоотой байснараа ингээд бүхэл бүтэн нэг засгийн газар дампуурах хэмжээнд хүртэл явж ирсэн те. Одоо тэгвэл бид бүхэн илүү засаглалаа сайжруулъя, илүү өөрчлөлт рүү орё гингүүд таны хэлж байгаатай тэр тухайн үеийн ярьж байгаа хоёр зөрөлдөөд юм л да. Энэ хоёрын балансыг одоо яаж тэнцвэржүүлэх ёстой юм бэ? Сая та бүхэн ярианд дунд ч гарлаа ш. Миний асууж байгаа зүйл дунд ч авахар зүйл байгаад байна. Таны ярьж байгаа зүйл ч гэсэн аргументтай байгаад байна. Энэ балансыг тэгвэл яаж тэнцвэржүүлэх? Одоо ингээд ерөнхий сайд руу гүйцэтгэх засаглал руу хэд хийх мэдл төвлөрүүлэхгүйгээр тэгсэн хэрнээ бид бүхний нөгөө нэг илүү парламентын засаглалаа сайжруулсан, илүү нөгөө нэг ерөнхий сайдаа ирэх мэдлээ өгсөн энэ зарчим нь энэ ерөн зөв юм байна гэж хараад байгааг яаж тэнцвэржүүлж балансыг барих хэрэгтэй юм бэ? Тэгэхээр энэ ер нь төр улс яах гэж байдгийг, энэ тогтолцоо яах гэж байдгийг, хууль цааз яах гэж байдгийг бэ гэдэг асуулт руу өөрөө ирэхгүй хөтлөн эн чинь. Бид нар ер нь ардчсан байх гэж ардчсан үндсэн хуулийг баталсан юм уу? Эсвэл юуны төлөө баталсан юм гэж тийм. Энийний цаана хүн л байдаг, тухайн үндэстэн л байдаг. Тэгэхээр хуульч тэр засаг төрч тэр тэрний эрх мэдэлч тэр өөрөө хүний төлөө ард түмнийхээ төлөө хэрэгжиж байгаа шүү дээ. Төрийн эрх гэдэг чинь ард түмний эрх.
ард түмний эрхийг төлөөллийн шууд болон төлөөллийн байгууллагаар хэрэгжүүлж байгаа энэ тогтолцоог л бид нар ардчилсан энэ тогтолцоо гэж нэрлэдэг. Манайх бол бүгд найрамдах төр гэдэг ийм хэлбэрийг сонгож авсан улсууд. Тэгэхээр энэний цаана хамгийн гол нь үндснээрээ бид нар тэр социалист нийгмийг байгуулах гэж явж байгаад за тэр маань биднээс хамааралгүйгээр норж унаад ингээд өөрөө жамсныхоо тэр голдрол руу орох тэр цаг мөч буюу одоогоос нэг 34 жилийн өмнө шүү дээ 1990 оныг би ярьж. Тэгэхээр цагаан морин жил гэж ярьдаг тийм ээ. Энэ ардчилсан өөрчлөлтийг бид нэр хийгээд шинэ үндсэн хуулийн орчинд төр засгийг байгуулах үед монголчуудын одоо тэр үзэл санаа ер нь юу байсан гэдгээс бид нэр эхлэх хэрэгтэй болчиход байна. Өөрөөр хэлбэл тэнд бид нэр хувийн өмчт зөөрөлсөн, ардчилсан, хувийн өмчт зөөрөлсөн өрсөлдөөнд эдийн засаг нэг талдаа. Нөгөө талд нь ардчилсан улс төрийн дэглэм гэдэг ийм л хоёр зүйлийг хөсөмжилж байсан. Гэтэл өнөөдрийн төр засгийн явуулж байгаа бодлого шийдвэр бол илүү хувийн өмчийг хязгаарласан, боосон, тэрийг шууд булааж авдаг ийм тогтолцоо руу эргэчээд шүү дээ. Ер нь шууд бодтойгоор. Тэгэхээр энэ бол өөрөө байгуулсан үндсэн хууль нийгмийнхаа үзэл санааг ойлгохгүй байгаа л хэрэг. Тэгэхээр бид нар энэ дээр дахин тодтгол хийх өөрийнхөө одоо бодол санаагаа нэг зэгцлэх хүнээр юм болов те. Ийм шаардлага гарчаад байгаа. Энэ шаардлагын хүрээнд өнөөдрөө өөрөө чи ярьж байгаа энэ баланс тэнцвэрийг яаж хангах тухай асуудалч яригдана. Хуулийн үзэл санаа ер нь ямар байх тухай асуудалч яригдана. Тэрийг хэрэгжүүлж, хэлбэржүүлэх арга механизм ямар байх тухай асуудал яригдана. Зүгээр нэг дарга гарч ирээ, хотын дарга гарч ирээд энэ газрыг чөлөөл гэхээр чөлөөлждөг байж болдог тийм нийгмийг бид нар устгах гэж энэ тогтолцоог хийсэн шүү дээ. Ер нь бол 92 онд. Өнөөдөр ухарчаад яг ухраад тэрийг нийгэм алгадшаад байгаагийн шалтгаан нь бол өнгөрсөн хугацаанд шудраг биш байдал нүүрсэнд байгаа юм. Тэрнээс манай улсад байгаа Монголын ард түмэн биш дээ. Коммунизм руу буцаад энэ чөлөөтэй хөрөнгө мөнгөний хойноос чөлөөтэй өрсөлдөж ингэж тэргээрээ баялаг бүтээж өөрийнхөө амьдрал хуугаа сайхан авч явдаг нийгмээс ухрыг гэсэн нэг ч бодолтой хүн байхгүй. Шудраг шиг л хөсөмжилж байгаа. Тэрэн дээр тоглолт хийж байгаа албан тушаалтнуудын дур зориг байгаа. Тэгэхээр энэ өөрөө нийгмийг ингэж харагдуулдаг. За түрүүний асуулт руу эргээд байна. Ерөнхий сайд руу балансжуулах гэсэн энэ оролдлого бол парламентын бүгд найрамдах төр зайлбаргүй зүйл. За 92 онд бол олон таталцал үүсгэсэн одоо миний багш Жимд багшийн хийсэн үндсэн хууль шүү дээ. Жимдийн үндсэн хууль гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ үндсэн хуульд бол төрийн эрх мэдлийг хуваарлсан байдал тэрийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтнуудын хооронд олон таталцал үүсгэсэн. Тухайлбал засгийн газрыг томилох томилгоон дээр ерөнхийлөгчийн оролцох оролцоо тий. Ерөнхий сайдыг томилох томилгоон дээр ерөнхийлөгчийн оролцох оролцоо. За улсын хурлаас засгийн газрыг байгуулахад оролцох оролцоо. За эргүүлээд засгийн газар улсын хурл руу хандсан ерөнхийлөгчийн одоо хориг илгээлт гэж зөндөө олон юмнууд байна шүү дээ. Тэгэхээр энэ арга механизмууд за тэгээд тодорхой албан тушаалтнуудыг томилоход байгуулахад тухайн байгууллагуудыг байгуулахад төрийн тэргүүн болон гүйцэтгэх мэдлийн тэргүүнүүдийн оролцоог томьёолж хэлбэржүүлсэн тэр байдал бол маш олон зүйлийг ингээд хооронд нь таталцуулсан юм. Одоо би ганцхан жишээ дурдъя. Ерөнхий сайдаар тухайн үед ажиллаж байсан Мягомби инх болд Орос улбаны улсад очиод асхтын мөнгөний хордтой холбоотой гэрээ байгуулчаа хүрээд ирж байгаа. За энэ бол засгийн газрын өөрийнх нь эрхэд бас байгаа зүйл. 2007 оны үйл явц ярьж байна тийм. Тэгээд ирсэн чинь манай их хурл тэрийг унгаагаа ичиж байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр энэ өөрөө бас их хурлын бүр эрхэж байгаа зүйл. Тэгэхээр ингээд за жижиг улсын гэж хэлэх үү багавтар байгаа гэж яриа. Багавтар байгаа улсын за яг нийгмийн харилцааны өөрчлөлт шилжилтийн ийм эрс өөрчлөлтийг хийж явах үеийн үндсэн хууль гэж энэ хуулийг томьёолуул зохино. За ийм хууль байсан. За тэгээд дараагийн өөрчлөлтийг бид нэр хийхэд өөрийнхөө үзэл санааг ойлгоогүй тэрнээс ухарж байгаа зүйл байгаа тухай би нэг талд нь ярьлаа. Нөгөө талд нь бидний сонгож авсан төр бол парламентын бүгд найрамдах төр. Тэнд ерөнхий сайдын засаглал буюу тэрний оролцоо үүрэг орол гүйцэтгэх мэдлийн үүрэг орол өндөр байдаг. За шаардлагатай бол парламентыг тараадаг тийм сонгодог тогтолцоотой шүү дээ. Ер нь бол ерөнхий сайд нөрөө парламентад тараачдаг. Бид бүхний явах гэдэг нэг сонгодог тэр зам бол тэр зам бол тэр. Гэхдээ энд хүрэхийн тулд хоёр хүчин зүйлийг бид нар маш сайн бодох хэрэгтэй байна. Нэгдүгээрх нь төлөвшсөн улс төрийн нам тийм ээ. Нөгөө талд нь мэрэгсэн төрийн алба гэж. Монгол гэрээр ярил нэг тал нь төлөвшсөн улс төрийн нам нэг багна нөгөө талд нь энээс хамааралгүй төрийн мэрэгсэн алба бол нөгөө багна. Ингээд энэ өөрөө парламентын төрийг тулж яадаг хоёр үндсэн хүчин зүйл. Гэхдээ энэ хоёулаа байхгүй манайд.
Улс төрийн нам нь төрийн албаа гаргаад лангуун дээрээ зарчдаг. Эргээд эндээсээ төсвийн хөрөнгө оруулалт элдв янзын юмар нь өөрийгөө санхүүжүүлчихдэг. Тэгээд сонгуулийн одоо ялцгаагийн тэр хүчин зүтгэлийг гаргаж байгаа хувь хүмүүсийг энэ төрийн алба руу шингээх замаар өрөө төлөөд өөрөө оршин тогтнож идэг ийм л тогтолцоо байгаа шүү дээ. Тэгэхдээ энэ бүхэн байж болно. Энэ муу мухай бүхэн байгаа боловч буруу зүйлүүд байгаа боловч хамгийн цаана нь энэ нам гэдэг зүйл байх үзэл санаа гэдэг юм байна. Үзэл санаа. Үзэл, баримтлал, итгэл, үнэмшил гэдэг зүйл. Тэр нь биднэрт байхгүй байгаа маа. Байхгүй байна. Нам байх гэж нам байгаад байгаа. Тэрнээс биш яг ардчилсан үзэл санаатай эргэцэн философийн буюу түүхэн агуулга утгуудаар нь тэр ойлголтуудыг бүр өөрийнхөө ясмахандаа шингээсэн тэр үзэл санааныхаа төлөө өөрийнхөө амьдралыг гинүү тэр үйл ажиллагаагаа амь насаач гинүү тэр одоо сайхан уянгалаад ярил. Энийгээ зориулах тийм итгэл үнэмшилтэй намын гишүүн байхгүй. Нэг коммунист баг Монголд байсан юм уу одоо өнгөрсөн 70 жилийн хугацаанд 21-ээс 90 оныг ярьж штт. Энд нэг коммунист байсан уу гэдэг асуулт байхгүй надад бол миний хувьд байдаг юм. Яг одоо Марксийн капиталыг уншиж ойлгосон, тэрийг өөрийнхөө үзэл санаагаан болгосон, тэгэл үнэмшлэн болгосон ганц ширхэг коммунист байсан уу гэдэг асуулт надад байна. Яг тэрэн шиг өнөөдрийн манай энэ нийгэм тогтолцоонд өөрийнхөө итгэл үнэмшлэн болгосон хэдэн намын гишүүн, хэдэн нам байгаа вэ? Ийм намгүйгээр бүх юм одоо бид хоёр ярьж байгаа булангар жонхууруул хөтлөнө. Тэгэхээр энэ үзэл санаа өөрөө тогтох, бий болох хугацаа өөрөө 30 жилийн дотор бол хомсол доо. Гэхдээ энийг байхгүй байлаа гэд бий болохгүй гэж энэ рүү зорихгүйгээр бид нэр зүгээр суугаад байлтай нь биш. Тэгээд дэлхийн жишгт нийцсэн төрийн байгууллагыг, төрийн байгууламжийг бид нэр өөрийнхоороо байгуулад ингээд явж байгаа, урагшаа явж байгаа зүйл. Тэгэхээр энэ дээр юуг бид нэр фокуслах, одоо чиглэх их анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр бол үзэл санаа гэдэг зүйлийг л би ярмаар байгаа гэдэг. Нам руу орж ирэх гэдэг нь шүү дээ. Нам руу. Энд дээр нэг асуулт байна. За бидний үндсэн хуулийн өөрчлөлтүүд ингээд өөр өөрийн гэсэн агуулгын сайн талууд байгаа. Одоо бид бүхний явж байгаа энэ сонгодог парламентын засаглалч гэсэн 19 онд хийсэн энэ хичээл зүтгэл бол зөв тал руу явж. Таны хэлж байгаа өнцөг бол энэ бид эдийн сонгоод авцсан арга энэ тогтолцоонд зөв хэрнээ яг энийг хэрэгжүүлэх тэр хүмүүсийг гаргаж ирж байгаа. Нам нь өөрөө учраа олоогүй, нам нь өөрөө төлөвшөөгүй, нам нь өөрөө одоо бие даасан байж чадахгүй байгаа учраас энэ нөхцөл байдал чинь ингээд алдагдах хэмжээнд өрөөд ингэж. Тэгвэл нам одоо хамгийн чухал зүйл. Нэг хүн одоо хідэн ч нам солиод байгаа юм бэ. Тэгээ сонгуул болгоноор л нэг нам руу ороод, нэг нам руу гараад буцаж нөгөө нам руугаа ороод. За энэ бол ингээд нөгөө хувь улс төрчийн төлөвшөөгүй байдал, тухайн намын төлөвшөөгүй байдал нь харагдаж байна тий. Хідэн нам үүсгэн байгуулагдаад, хідэн нам татан буугдаад байгаа. Түүлийн намыг төлөвшүүлж, намыг одоо яг жинхэнэ институцийн хэмжээнд нь ажилуулахын тулд ямар үйл ажиллагаанууд хийх ёстой. Сая өнгөрсөн хавар яг нэг жилийн өмнө бол бараг 10 гаруй жил чадаагүй намын хууль орж ирэл үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд давхар явлаа. Нам дээр та ер нь ямар бодолтой вэ? 1993 оны хууль баг миний бодлоор. 1990 онд улс төрийн намуудын тухай хууль. Яг гэвэл 90 оны 5 сард эн чинь 60 оны үндсэн хууль засвар хийсэн шүү дээ. Олон намтай байж болно гэж тий. Тэгэхээр яг энэний дагуу ингээд намын тухай хуулийг баталсан. За тэгээд энэ хууль бол 2005 онд за 12 онд миний санджаар ингээд нэг 2-3 удаагаар хүрсэн. Тэгээд ер нь бол намын хэсгийг ярихаас маш их цэрвдэг юм байсан. Одоо ингээд нэг үндсэн хуулийн өөрчлөлт одоо сая ярьж байгаа институт хоорондын эрх мэдлийн хуваарлалтын дахин хийгдэж байгаа энэ процесстэй холбоотойгоор намыг ярихаас аргагүй байгаа учраас өнөөдөр улс төрийн намын эрх зүйн орчны байдал саяны ярьж байгаа шиг төвшөнд ирчлээ. Тэгэхээр энэний цаана өөрөө дахиад түрүүний ярьж байгаа үзэл санааны асуудал, итгэл үнэмшлийн асуудал, тэгээд бодлого төлөвлөгөө хөтөлбөрийн тухай асуудал. Тухайлбал 2008 онд мягны хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн зохиц бодлого гэдэг баримт бичгийг улсын хурл баталсан юм. За тэр баримт бичгийг батлаад тэр өөрөө Инхбаяр гэдэг улс төрч ерөнхийлөгч байлаа. За тэр хүний авторлж хийсэн энэ баримт бичиг. Тэгэхээр цаг хугацааны хувьд одоо би яг тодорхой хоёр нийгмийг ингээд зохих төвшөнд өөрөө гадралж байгаагийн хувьд ингээд харахад өнгөрсөн нийгэмд бий болсон оюун санааны хуримтлалаар тэр 8 оны баримт бичиг бий болсон байхгүй юу.
За Монгол улсын төсвийн хэмжээ, өнөөдөр уулуурхаан эдийн засгт эзэлж байгаа байдал, за тэгээд хов хүмүүсийн шунал төсөл гэдэг юм уу, тэр зүйл бол 2008 он өнөөдөр хоёрыг харьцуулахад бас арай ондоо. Тийм байсан. Улс арай жоох ядуу байсан, хүмүүсийн шунал бага байсан гэж хэлэх юм уу, эсвэл мөнгөний төлөө одоо бүх зүйлээ ингээд ямар ч хамаагүй аргаар ингээд хөрөнгөж мөнгөжих талаарх энэ үйлдэл нь бол харьцангуйаараа бага байсан тийм үү. Шунлын хөдөлгсөн мөнгө арай зах зээл дээр бага байсан нэг. Хоёрдугаарт нь тэр үед биш тэ социалист нийгмийн үед бэлтгэгдсэн гэх юм уу одоо яг ийм тодорхой бодлого төлөвлөгөө зорилготойгоор бэлтгэсэн хүний нөөц бол яг одоогийн шиг ингээд сарничаагүй байсан үе байхгүй юу. Нийгмийн оюун санааны хүрээгээр ярьж байна. Тэгэхээр 2008 онд баталсан тэр баримт бичиг бол маш чухал баримт бичиг. За энэний дараа 10 онд үндсэн хуулийн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинтгэж баталсан. Тэгэхээр энэ хоёр баримт бичиг бол энх хоёргааг улс төрийн давцангаас зайлуулахын тулд тэр баримт бичиг үүсгэсэн. Ер нь бол тэр баримт бичиг баталсан улсын хурлын тогтоол дээр юу гэж байдаг вэхээр одоо ер нь бол энэ мянганы хөгжлийн зорилтод суурьсан үндэсний хөгжлийн зохиц бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн намууд өөрийнхөө мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээд тэрэн засгийн газрын мөрийн хөтөлбөр болж хэлбэржээ цаашаа явна. Одоо бол улс төрийн намууд өөрөө шин зүйл одоо тий шинээр дугуй хийх гэдэг шаардлагагүй гэдэг тийм агуулгатай байсан. Энэ өөрөө штэ үндсэн хууль гэдэг нь бол нийгмийн энэ тухайн нийгэм ямар байх талаарх дүрм журм арга бүтцийг томьёолж тогтоож байгаа тийм л зүйл шүү дээ үндсэн хууль хамгийн ерөнхий агуулгаараа тийм ээ. Тэгэд бид нар түр ярьж байна. Өрсөлдөөнд чөлөөтэй хувийн өмчтөр тулгуурсан эдийн засаг дээр улс төрийн ардчилсан дэглэмтэй хүний эрх чөлөөг дийлсэн нийгмийг бид нар 92 онд хийсэн. Зүйтэй. Энэ дотор үндэснээрээ ямар арга замаар хаана хүрэх вэ гэдэг тэр эталог өнөөдөр биднэрт байхгүй байгаад л хамаг зовлон байна. Тэрийг хийх гэж оролцсон буюу аргагүй ирэхэнд эн чинь мянганы хөгжлийн сан гэдэг зүйлээс чинь бид нар хүртхийн тулд аргагүй ирэхэнд үнэхээр 92-ны үндсэн хуулийн рам тэр багц дотор хийх гэж оролцсон анхны оролдлого нь 2008 оны тэр баримт бичиг байсан л өнөөдөр зүгээр би тэр баримт бичгийн тэн дээр нийгмийн зөвшөлтсөл тодорхой хэмжээнд бий болсон. За дараа нь 2050, 2030, 2020 гэдэг ингээд яг хөө тэндээс ингээд зохисоор шингээж байгаа боловч энэ ч өөр үндсэн хууль шиг нийгмийн зөвшөлтсөл байх хэрэгтэй зүйл. Үндэстэн бид нар хаана хүрэх юм? Монгол хүн ямар байх юм? Хүний хөгжлийн асуудал байхгүй. Ерөнхий чиг жигэмжтэй. Эцэстээ бүх юм хүн дээр очдөг. Түр хоёлаа ярьсан шүү дээ. Хүн байхгүй бол төр засагч хэрэггүй, хууль хэрэггүй, энэ ерөнхий сайд хэрэггүй хинч. Хүн гэдгийн цаана би ард түмэн гэдэг үгийг хүнээр ярьж байгаа шүү дээ. Хүн гэж. Ард түмэн гэдээ ярихаар яг хөө ингээд гоё юм ярьдаг тий. Ингээд гоё үг шүү дээ ард түмэн гэдэг. Гэхдээ одоо бид нар юуг ярих хэрэгтэй вөхөр хүнийг л ярих хэрэгтэй. Хүн хөгжсөн хувь хүнийг л ярих хэрэгтэй. Хоёр талд хүчтэй төрийн номлолттой хоёр том улс. Нэг нь цэрэгдсэн, технологичсон, эдийн засаг нь одоо хоёрдугаарт ороод ирсэн энэ том улс те. Яддаг би ярьж. Нөгөө талд нь бас цэрэгдсэн, за эдийн засгаараа бас бага биш, байгалийн нөөц баялаг ихтэй их ийм хоёр том улс. Хоёулаа манай түүхэнд их хамаатай, манайхан хоёр улсын түүхэнд маш их идэвхтэй оролцсон юм улс шүү дээ Монгол улс. Тэгэхээр энэ хоёр улс бол хүчтэй төрийн номлолыг хэрэгжүүлсээр байгаа хоёр том улс. Энэндээ бид нар нэг дүрмээр тоглох юм бол бид нар ер нь орон зай байхгүй ирээдүйд байх. Өнөөдөр импортын 87%, экспортын 98% хамааралтай. Тэдээс бид нар гаргаж байгаа, оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний харьцааг бид ярьж штэ тий. За баланс гэвэл бид нар яг арай илүү экспортлох юм шиг харагдана. Гэхдээ зөвхөн нэг улс шүү дээ. Бид нар тийм нөлөөтэй улс. Тэгэхээр энэ улстай харилцаа ямар байгаа вэ? Бидний бодлого чиглэл ямар байгаа вэ тий? Бид нар энэ хоёр улс маань хүчтэй төрийн тухай ярьж байгаа бол бид нар хөгжсөн хувь хүний тухай ярих хэрэгтэй. Хүчтэй хувь хүн гэдгийг би ямараар ойлгож байна гэхээр эрүүл, хүмүүжлтэй, боловсралтай Монгол хүний тухай. Боловсрал гэдэг нь би зүгээр одоо энэ төгсөөд цаас цуглуулж байгааг хэлээгүй шүү. Олон улсаас өөрийнхөө хоолыг олж идэх чадaltaй Монгол хүний тухай ярих гэдэг. Тэгэхээр энэ байхгүйгээр манай улс оршин тогтнохгүй. Монголын цорын ганц баялаг бол эрүүл, хүмүүжлтэй, боловсралтай Монгол хүн. Хүмүүжил гэдэг нь өнгөрсөн цаг хугацаанд хорвоо дэлхийн үйлчлэлээс хавуулаад өнөөдрийг хүрэх хугацаанд хүн төрөлхтний тогтоосон сайн муугийн зааг ялгааг мэддэг, хүний ёсыг сахидаг тийм хүмүүжлийн тухай би ярьж байгаа. Танаас хүмүүжлтэйхээр дуулууртай гэж ойлгож бас болохгүй тийм. Тэгэхээр ийм шинэ Монгол хүн 21-р зуунд Монголын бүх юмны баталгаа
Тэгээ бид нар ардсан тогтолцоотой байх хэвээр, ийм хүчтэй хов үнэтэй байх хэвээр, чөлөөт эдийн засаг хувийн өмчтэй байх хэвээр. 20-р зуунд Гендэн гэдэг хүн өөрийнхөө энийг олоод харцсан хэлсэн шүү дээ. Баяжигтун гэж те. Баяжигтун гэж. Өөрөлдвөл хувийн өмч байхгүйгээр одоо ингээд нэг медицийн номон дээр гарч идэг шүү дээ. Хувийн өмч байхгүй л бол жишээлбэл бусад хүний эрх чөлөө хог навш болдго юм аа. Яагаад гэсэн. За тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөний тухай хэдүүлээ яриа л да. Төрийн өмчт байгаа хэвлэлийн эрх чөлөөний тухай яриа. Хэвлэл мэдээлэл байгаа. Тэгээд тэргээр одоо өөрийнхөө дуу хоолойг хүргэхээр өмчин төрийг байдаг учраас тэрний гартал байдаг юм аа. Өнөөдөр хоёулаа нэг хувийн телевиз дотор яриа сууж шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хоёрын зөрөөний тухай асуудал. Хувийн өмч байхгүйгээр тэнд эрх чөлөө хэрхэн бүдгэрдгийг бол бид нар мэднэ. Тэгэхээр ийм нийгмийн орчинд, ийм үзэл санаанд ор одоо саний ярьж байгаа шиг ийм парламент, ийм юмны цаана хамгийн цаана нь бол миний хэлэх гээд байгаа санаа бол хүн нийгмийн гишүүн, намын гишүүн, улс төрч, парламент ч тийм энэний үзэл санаа хэрхэн яаж төлөвшсөн бэ? Энийг хэрхэн яаж хувиргаж байгаа вэ? Улс төрийн нам нь энэгээр яаж тоглож байгаа вэ гэдэг асуулт байгаа да. Тэгэхээр энийг хазаарлах хамгийн ихний алхам бол улс төрийн намын тухай хууль мөн яг зөв. Өөрөлдвөл бидний байгуулсан парламентын бүгд найрамдах төрийн эд ширхэг тэнд байгаа учраас тэнд зөв байж тэр дээр зөв байх учраас. Тэгэхээр улс төрийн нам гишүүнчлэлтэй байх уугүй юу? Улс төрийн намыг улсын төсвөө санхүүжилдэг байх уугүй юу? Улс төрийн нам санхүүжилтэндээ хандив авдаг байх уугүй юу, тийм ээ? Энэний цаана бүр төрийн өмчит үйлдвэрийн газруудаас улс төрийн намыг хэрхэн санхүүжүүлдэг тухай гэдэг юм уу? Бүхэл бүтэн кино Арманы хэмжээний тийм цаг хугацааг зарцуулсан зүйлүүдийг ч ярихад одоо байгаа шүү дээ бид нарт тийм намтар төгөл баян байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ингээд яриа шөмжлээд байвал нэг хэрэг. Ямар шийдэлтэй байх тухай ярих нэг хэрэг. Одоо бол хоошоогоо харах нь зөвхөн сургамж авах, алдаа оноогоо харахад л хоошоогоо харах хэрэгтэй. Тэрнээс өнгөрсөн бадарснаа яриад л ингээд байвал болохгүй. Цаг хугацаа бидний хүлээхгүй. Энэ технологи, хэмэл оюун ухаан, элдв янзын юмнууд эргэн тойронд байж байгаа юмны хурдтгал гэж нэг юм ба шүү дээ. Ирчилсэн хөдөлгөөн тий. Тэр цаг хугацааг маш их товчилж ингээд даблдаад триплдээд бүр ингээ яваад өгдөг. Тэгэхээр энэ одоо төсөөл геометри прогрессор гэж байгаа шиг ийм байгаа нөхцөлд бол бидний өөрсдийн хурд энд ярьж байгаа зүйлийн агуулга сэдв бол тий сондон байх хэрэгтэй. Ерөөсө хүнийг Монгол хүн дээр суурилж хөгжих гээд байгаа энэ Монгол улс яг энэ хурдтгалаар ингээд өрсөлдөөнтэй яваад байгаа энэ орчинд өөрийнхөө тэр үндсэн баялаг болсон хүнээ тэрэмдээ дуусч байгаа. Эрүүл мэнд ямар байна уу? Боловсролын төвшин ямар хүмүүжил ясвартхууны буруу гаж зуршлын тэр байдал ямар байна вэ те? Энэ дээр яг энэ их одоо би өнгөрсөн жилийн гүйцэтгэл 14 тэрбум долларын экспортыг ярих гэж байна. Энэ экспортоос яг саяны ярьж байгаа шиг хүний эрүүл мэнд боловсрол хүмүүжил рүү хэдэн яаж нялцж байгаа юм. Чи өөр шиг жирийн иргэн дээр яаж ирж байгаа юм тэр мөнгө. Хүний хөгжлийн индекс гэж байдаг. Боловсрсон байдал, үндэсний орлого буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, дундаж насжилт гэдэг энэ гурван үндсэн зүйлээр хэмждэг олон улсын байдлаар. Тэгэхээр энэний цаана бүх юм агуулгаддаг байна л да зөв шударга нийгэмд бол докторцсон нийгэмд бол. Гэтэл өнөөдөр манай дээр за GDP 4000 гаруй 5000 төгсөж байгаа энэ буюу дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг энэ хэмжээ үнэхээр тэр нэг хүнд хуваарлснаар гаргаж байгаа 4000 5000 дээр байгаа ам доллараар яг тэр хүртээмж иргэн болгон дээр ирж байгаа юу юу? Очихгүй байгаа. Энэ өөрөө тогтолцооны асуудал. 14 тэрбум доллар экспортлоод тийм ээ? Экспортын тийм орлоготойгоор байгаа нийгэмд хүний хөгжил ямар байгаа юм? Ард түмэнд энэ яаж нялцж байгаа? Энд чинь өөрөө тэрийг нийгмийн баялагийг хуваарлдаг тогтолцоо шударга биш байна. За тэрийг тодорхой хэсэг улс төрчид, эрх мэдэлтнүүд хувааж залгиж гэн гэдэг хардлага төдий биш зүйлүүд өчнөө байгаа. Тэгэхээр энийг бид нар яаралтай засамжлах хэрэгтэй. Ер нь бол төр өөрөө энэ бизнесүүдийг эрхлээд явах өөрөө буруу юм төрийн өмчт компани. Энэ олон нийтийн байх хэрэгтэй. Би зүгээр хувьд өгөх хэрэгтэй гэж хэлэх гэж байгаа юм биш. Гэтэ олон нийтийн байх хэрэгтэй. Паблик компани байх хэрэгтэй. Мэргэжлийн удирдлага тэрийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Төрийн өмчөөр өнөөдөр жишээ нь төрийн өмчт компаниуд ингээд нийгэмд бизнес чудраг өрсөлдөөнд ордог байх хэрэгтэй. Ядаж наацхан тийм ээ. Тэрийг хамгийн сайн менежер удирдах өмчн л төрийнх болохоос биш бизнесийн зарчмаар ажилладаг байх хэрэгтэй. Менежмент нь бизнесийн зарчмаар явах хэрэгтэй. Тэрнээс биш төрийн өмчийн ингээд тэргээр
араа ажил үйлчлэгээ төр давуу эрх өгөөд гүйцэтгүүлдэг байж таарахгүй байхгүй юу? Тэгээ удирдлагын нөгөө төр гэж хэлэгдээд байгаа яг засгийн эрх барьж байгаа намаас нь тавьчихдаг. Тэгээ тэр хүн хамааралгүйгээр тавьдаг байна. Намынхаа санхүүжилтаа босгож ирээд эсвэл хэсэг бүлэг хүмүүс нь нийлээд идж угаад нэг нүүрс одоо юу болцсон байгаа бид нар харж байгаа шүү дээ. Одоо хэдүүлээ нэг банкны удирдлагыг за одоо манай хамгийн том банк Хаан банкны удирдлагыг л Монгол Ардын нам тавьж гинэ л гэж бодъё л доо. Зүг. Магадгүй арчсан намч тавьж болно шүү дээ. Юу бол яг өнөөдрийн эрх барьж байгаагаар нь хэлж байхгүй юу. Тэгэхээр ингээд тавьж гинэ гэж бодвол өнөөдрийн нийгэмд бол хүрэн гоц юм шиг юм болно. Гэхдээ санаа байгаа улс төрчдийн өсөл мөрөөдөл гэдэг юм чинь байгаад байгаа. Яг ийм л болох гээд байна. Тэгэхээр ийм болох гээд байгаа өсөл эрмэлзэл өөрөө юунаас төрөд байгаа вэхээр өөрийнх нь төлөвшил үзэл санаа байхгүй байгаагаас л эн чинь бий болоод нийгмийнхаа мөн чанарыг ойлгохгүй шүү дээ. Манай үндсэн хууль юу гэж байгаа вэхээр шударгаар хувийн өмчийг олж авч түүний өв залгамжлуулах хэрэгтэй гэдэг үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт байна. Энэ манай нийгмийн мөн чанар. Бид нар өнгөрсөн хугацаанд юуг нь хайцсан гэхээр шударгаар гэдгийг хайцсан. Өнөөдөр өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийнхөө амьдралыг дархалсан бизнесмен хөрөнгөтөн тэр бумтан нөгөө талд нь төсөв тоноод улс төрөөр явсаар байгаад тэ авилгаар ч юм уу ингээд баяжцсан бас төдий хэмжээний хөрөнгө зөвлөлт бизнесийг хөөж тэр бумтан байгаа. Энэ хоёрыг үнэлэх нийгмийн үнэлэмжэн дээр зөрүү байхгүй байгаад байгаа юм. Зөрүү байхгүй байгаа. Нөгөө нөхөр морио уяад ингээд тэгээд төмний манлаа болоод яваад байдаг те. Бид нар дугаа хүлэн зөвшөөрөл хөлцөнгөө байгаад байдаг. Гэтэл энэний зөрүү хаана вэ гэж сая би чамд хэлж байгаа үндсэн хуулийн хувийн өмчийг шударгаар олж аваад тэрнийг өв залгамжлуулах хэрэгтэй гэдэг тэр заалтан дээр манай нийгмийн мөн чанар байна. Өөрөлдвөл нийгэм тэр хулгайчийг нөгөө хөдөлмөрлөж олсон хүнээс бүр хэдэн мянга дахин дагуур бүр жигшиж үздэг байх хэвээр тэр нийгмийг л бид нэр байгуулах хэвээр. Ингэжээж бүх зүйл эрен горомбондоо орно. А нийгмийнхаа мөн чанарыг ойлгоогүйгээс хоёлоо төрийн тогтолцоо ямар хэмжээнд очиж байгаа тухайд ярих гэдэг шүү дээ. Өмчтөр нэг асуулт байна. За хувийн өмч гэдэг бол одоо бид бүхний яг энэ байгуулсан байгаа энэ ардчилсан тогтолцооны хамгийн үнд зүйл шүү тийм ээ. Өмч гэдэг өмнө бид бүхэн тэр өмнөх нийгмийн үед өмчтэй байж үдсэнгүү л дээ. Одоо тэгсэн чинь ингээ хураагаад авчиж байна. Буулгаа ич, нургаа ичж. Би ганцхан жишээ таныг хуульч хүний үед би танаас нэг асуугаад. Би энийг бүр ингээ олон хүнээс асуугаад байгаа. Ирэх мэдлнүүднээс нь ч гэсэн асуугаад байгаа. Авилга орол. За магадгүй энэ ингээд хууль зөрчөөд ингээд энд ингээ барилга барьсан байж магадгүй. За би яг тэр хуулийн нарийн юуг нь мэдээгүй. Гэхдээ ер нь бол ингээд хэлж байгаа тайлбаруудаар бол ингээ голын нөгөө нэг хайс ав газар руу орж ирлээ гэдэг иймэрхүү зүйлийг хэлж байна. Гэхдээ энд нэг зүйл байна. Албан тушаалтан буюу төрийн байгууллага зөвшөөрлийг өгсөн байгаа байхгүй юу? Зөвшөөрлийг өгсөн чинь тэр барилга босчихоо. Одоо тэгсэн чинь нураана гэдэг. Тэг энэ дээр таны байр суурь илэрхийлээд дээ. Энэ өөрөө яг зөв л дөө. Хууль сайн муу хууль гэж байхгүй. Хууль бол хууль. Хууль дүрм журам гэдэг зүйл тогтоосон дээр гортгоо татцсан л байгаа бол тэрийг хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Өөрөлдвөл голын айс хав дотор тэрэн зөвшөөрлөгөө тэрийг барьсан ба. За энийг нураахан зөв. Тэгтээ төр өөрөө эргээд энэний охирлыг хариуцах ёстой. Ягаад гэвэл өөрөө зөвшөөрлийг нөгж тэр барих нөхцөлийг бүрдүүлсэн. Энэний цаана ямар гэмт хэрэг зөрчил юу байгаагаас үл хамааран тэр нэгдүгürt энийг барагдуулна. А хоёрдугаарт тэр өнөөдөр иргэний хуульд байдаг гэм хорийн тухай заалт байхгүй надад чинь. Өөрөлдвөл альва байгууллага төр байна уу, хувийн хвшил байна уу хамаагүй. Альва байгууллагын ажилтан, албан тушаалтан яг үүрэг хүлээж эрхэлж байгаа хүн 3 төстэд тохирол учруулах юм бол түүнийг ажилуулж хариуцж залж байж байгаа байгууллага тэр охирлыг эхлээд барагдуулна. А дараа нь өөрөө тэр охирлоо тухайн буруутай этгээдээс гэдэг нь өөрийнхөө ажилтнаас авна гэдэг ерөөсөө иргэний хуулийн ерөнхий зарчим байхгүй. Энэ дээр төр хувийн хвшил хамаагүй. Өнөөдөр төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас учирсан охирлыг ч гэсэн ийм байдлаар шийдвэрлээд явж байгаа шүүхтэр практик нь тийм юм. Тэгэхээр яг энэ замаар явна. За нөгөө талд нь өөрөө авилга хорооллын тухай ярьж байна. Гэтэл хэдүүлээ байгаль орчны яамнаас зөвшөөрлийг өгдөг зайсангийн тусгай хамгаалттай тий аялал жуулчлалын олон отог аялал жуулчлалын отог дээрх сургууль, ресторан, зочид буудлуудын тухай зөндөө юм ярьж болно шүү дээ. 10 давхар отог уу? Тэгэхээр энэ өөрөө бидний би одоо өөрийгөө шалж инээж байгаа шүү. Тэгэхээр бидний байж байгаа царай ийм байгаад байдаг. Тэгэхээр энийг шийдвэрлэх шаардлага бол байгаа. Өөрөлдвөл бид нар ямархуу хэмжээний төр засагтай, ямархуу хэмжээний хуулиа хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг зүгээр л ганцхан жишээ бол зүгээр богдол руугаа харахтал байгаа.
Тэгэхээр энэ дээр ингээд би нэг л зарчим хэлье. Яг ардчилсан төрийн тогтолцоон дотор энийг хөрөнгөө зутгаж барьсан хувийн хвшил буруутгах учир байхгүй. Энэний цаана төрийн байгууллагын шийдвэр үйлдэл тэрийг хяндаг. За хамгийн эхлээд зөвшөөрлийг нь олгож байгаа. Дараа нь дахиад барих зөвшөөрлийг нь олгож байгаа зүг. Дараа нь хян шалгадаг байгууллагууд, өшөө дээрээс нь бүр хууль хамгаалах байгууллагууд, улсын комист хүлээж авдаг байгууллагууд, тэрийг эрчим хүч дэд бүтц бусад их усүрээр хангадаг олон байгууллагууд. Бүгдэнд нь энэнийг чагтлах хууль цаазын үүрэг байгаа. Байгаа, хуулиуд нь байгаа, дүрм журмууд нь байгаа. Жишээлбэл даалгавар гэж ярьдаг тэр даалгаврыг аваагүй бол барилга эхлэх зөвшөөрөл өгдөггүй, тийм ээ, скеж батлагддаггүй. Гэтэл энэ нь батлагдаагүй байвал цахилгаан, дулаан, бусад их усүрээр хангах ямар ч боломж байхгүй. Гэтэл энэ болгом одоо байхгүй болсон ийм асар том отгуудыг одоо бид нэр хараа сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бидний өнөөдрийн байж байгаа царай. Гэтэ энэс хурдан гарах ёстой. Яаж гарах вэ гэхээр би ганцхан л юм хэлэх гээд байхгүй. Энэ холгоныг цэвэрлэх гэж байгаа нэрээр систем рүүгээ л халдаж болохгүй. Тийм ээ? Шодрог бусыг шийдвэрлэх гэж гээд хувийн өмчийг зүгээр даргын хамаар хураадаг байж таарахгүй. Тагнуул энийг шийдвэрлэдэг шүү дээ. Тий. Энийг шийдвэрлэхдээ ардчилсан зарчмаар л шийдвэрлэнэ. Хуулийн дагуу шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл энд бид нэр хувийн өмчийг дээдэлдэг тэр үзэснээгээ алдаж болохгүй. Хуулийг дээдлэх ёстой тэр үзэснээгээ алдаж болохгүй. Нөгөө дэш нь далилгахсан улс төрчдийн оролдлогыг өнөөдөр хэдүүлээ Facebook, телевизээр бүх юмар өдөр болгон харж байгаа. Гой форум өмсөд гарч ирээд гой юм яриад хүн загнаад яваад байгаа хүмүүсийг зөндөө харж байгаа. Энийний цаана энэ сайхан санааны цаана энэ шудрагс тогтоогч байгаа юмд бид нар олон хурдж болохгүй. Шудраг 5 гэдэг нэг хүмүүс Монголын улс төрд гарч ирсэн үзэгдэл байсан. Тэдний үйл ажиллагаа өнөөдөр ингээд за дуусаагүй байна гэж хэлээ да. Дуусаагүй байна. Тэгээд ийм олон сайхан шудраг санаачлаганд хэдүүлээ автаж болно. Тэгтээ зарчмаа алдаж болохгүй. Энэ дээр сонгогчд бүгдээрээ үндэстнэрээ сонор соргох байх хэвээр. Ягаад гэвэл энэ бидний цорын ганц зам. Бидний цорын ганц зам. Ёстой нөгөө Арлааны Эрдэнэ очирт байдаг, шүлгэнд байдаг миний зам гэдэг шиг ёстой миний цорын ганц зам. Хувийн өмчийг дээдэлсэн чөлөөтэй өрсөлдөөнтэй эдийн засгийн тогтолцоо, хүний эрхийг дээдэлсэн улс төрийн ардчилсан дэглэмтэй төрийн байгууллал бол тэгээд дээрэс нь эрүүл хүмүүжилтэй олон улсаас хоолоо олж идэх чадaltaй боловсралтай Монгол хүнтэй тэр Монгол орн бол бидний цорын ганц зам. Өөр зам байхгүй. Одоо түрүүн хоёулагийн яриан дээр дурдсан тэгш хуваарлт, баялагын тэгш хуваарлт гэж яригдж байна те. Сүүлийн үед би танаас одоо хуульч хүн үед асууя. Засгийн газраас өргөн бариад, нэг яралтай гормоор өргөн бариад, нэг хууль батлагчлаа. Гэхдээ бид нар нэг яралтай гормоор өргөн барьсан байдлыг нь бол яг одод бол би буруутгахад эрт байна гэж би бодож байна. Яагаад гэвэл энэ хууль чинь өөрөө батлагдахгүй байгаа гэсэн юм л да. 19 оны үндсэн хуулиас хойш баялагын сангийн хуулийн тухай ярьж байгаа. Магадгүй ингээ хууль гарцсан байна. Хуулийг дараагийн парламент засгийн газрынхаа төвшөнд ингээ сайжруулад ингээ явах боломж нь бий. Баялагын сангийн одоо нэг тэр үндсэн концепцийн хамгийн чухал хэсэг нь хоримтлын сан дотор таны хэлж байгаа тэр хүнлүү чиглэсэн зүйлс байгаа. Орон сууц, боловсрол, эрүүл мэнд. Баялагын сангийн хуулийг та ер нь ямар хууль болсон гэж харж байна? Яг гоо баялагын сангийн хуулийн бүр цаатлын автор гинөө тэр үзэл санааны өнцгийг нь бол би ерөнхийдөө гадралж байна. Тэгэхээр тэр хоримтлал байхаас арга байхгүй зүйл байгаа да. Ягаад гэвэл хоримтлуулахгүй болохоор улс төрчдийн гараа угаачдаг. Яг өнөөдрийнхөө энэ тогтолцоон дотор бол зөв зүйтэй болчихж байгаа. Өөрөөр хэлбэл хоримтлуулахаас өөр арга байхгүй тийм ээ. За бид нар чинь ирээдүйн сангийн тухай хуульч гинүү олон янзаар үтсэн шүү дээ. Нөгөө талд нь төсвөр аваачиж хийгээд байхад дээр нь өрийн таазгээд өрөөдөрлөгийн хууль хийгээд нөгөө талд нь ирээдүйн санд энэ хадгалах ёстой гэдэг хэд янзаар үтсэн. Энд чинь өнөөдөр үүсчээгүй зүйл шүү дээ тийм ээ. Өнгөрсөн хугацаанд Монгол улс улуурхаан орн боллоо. Ингээд цаашаа явлаа. Тэгтээ нэг асуудал байгаа. 1998 он, 97, 98 онд Шилмөлтмөлийн хуулийг батлаад тэгээд 2004 онд анхны нэг их найдын төсөв батлаад за өнөөдөр ямар хэмжээнд очсон экспорт импорт төсвийн хэмжээ бол их найдаар ярьдаг болсон. Экспорт нь $1 тэрбум ярьдаг болсон. Энэ бүх юмны
хамгийн цааталт нь ашигт малтмлын хууль байгаа юм. Энэ өөрөө энэ орчныг журамлаж энэ рүү хөрөнгө оруулалтыг татаж өнөөдрийн энэ хэмжээний үйлдвэрлэл. Нөгөө талд нь яг мэдээж хэрэг улуурхаан өөрийн бүтээгдэхүүний өсөлт уналтын цикл тэрэнд бид нэр өртөөд явж исэн юм зүйлүүд байна. Тэгэхээр хамгийн ихний хэрэгцээ шаардлага бол эндээс хуримтлал баялаг бий болоод байна гэдэг бодит зүйлийг бид нэр яриад. За эхлээд Голланд өвчнөд өртөхгүй байх тухай ингээд ярьж идэг байсан тийм. Гэтэл тэрумаар олоод ирэхтэй зэрэг одоо баялангич ярьж байгаа баялагийг хуримтлуулах тухай ярих гэж шүү дээ. Тэгтээ энэний цаана нэг асуудал байна. Энэ хэр доктортой байх вэ гэдгийн цаана ашигт малтмлын эрх зүйн орчин өөрөө байгаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл хоёулаа баялагын санч ба өрөө удирдлагч ба ирээдүйн сангийнч ба хоёулаа юу ч нэрлж болно. Энэний цаана энийг үйлдвэрлэж бий болгож байгаа тэр хэсгийн эрх зүйн орчин доктортой байж ээж бид нар энэ гоёор нэрлсэн юу ч нэрлсэн байсан тэр зүйл маань мөнгө төгрөгтэй нөгөө зорилго нь хүн рүү хийх боломжтой юм хэвээрэн байна. За ашигт малтмлын хууль дээр нэг алдаа байдаг. Миний бодлоор бол хамгийн сайн хайгуулч гэж хайгуулын лиценз авж байгаа этгээд хамгийн сайн үйлдвэрлэгч, уурхаачин, олборлагч, хамгийн өндөр технологитой хүн харамсалтай байдгүй байхгүй юу? Байдгүй. Бидний баталчаад өнөөдөр мөрдөж байгаа ашигт малтмлын хууль бол хайгуулын лиценз авч тэр баялагийг эрж хайх гэж байгаа тэр компани хов хүн хинч вэ? Тэр ирмэлзэлтэй итгээд өөрийнхөө хөрөнгөөр шууд тэр баялагийг эзэн болчихдогт байгаа бидний алдаа. Өөрөөр хэлбэл тэр лицензийг өнгөрсөн хугацаанд зүгээр бүр конкурстэд нөгөө нэг хамгийн түрүүлж очиж очир авсан нь авдаг байснаас ахуулаад дараа нь бол дудлага худалдаа хүртэл явлаа л да хайгуулын лиценз өгөх процесс. Тэгэхдээ авсан хүн шууд тэр баялагийг эзэн болчихдог. Тэгэхээр ямар байх ёстой вэ гэхээр хайгуул руу хөрөнгө оруулалт хийгээд за тэрийг өөрийнхөө за энэ дээр ингээл гажигын жишээ нь гардаг. За лавга өнөөдөр хайгуулын лиценз авангуудаа 200 кг малт тайсан ч 200 кг байдаг байхгүй юу? Тэнгүүч улсын нөөц 50 кг-аар өгчдөг. Яагаад? Яагаад гэвэл чи тэр баялагын эзэн болох нь тодорхой, ирээдүйд чамд татварын үүрэг үүсгэх нь тодорхой. Ингээд энэ улсын нөөц баялаг бүр замраад дандаа дарагдмал тоотоогоор ингээд байж идэг заяа. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь лавга маань үнэхээр сайн хайгуулч чи би чамаа хайгуулч гэж бодъё. Хайгуулч мэрэгжилтэй хүн тэр чиглэлээр компани өгүүлж. Чи үнэхээр сайн хайгуулч боловч чи технологи эзэмшээгүй чамд хөрөнгө оруулалтыг татах боломж байхгүй, үйлдвэрлэлийн одоо тэр нарийн юмнуудыг зохион байгуулах чадах байхгүй танай компани те зөвхөн хайгуул гэдэг юм чинь. Тэгээд ингээд чи юмтай болцсон. Ингээд энэ зовлон. Нэг талаараа зовлон, нөгөө талдаа баахан дарагдмал нуугдмал мэдээллийг ингээд авцсан ингээд сууж идэг. Ийм зүйл болчихно. Зүйн яах ёстой вэхээр лавга сайн агуулч учраас ажиллаа. Орд үнэхээр 200 хойл. Чи ягаад гэвэл тэн дээр дарах шаардлага байхгүй. Чи 200-аараа гаргаж тавина. Тэнд гаргасан зардлаа бүрэн тайлагна. Тэрийг төсөв. Одоо ингээд 14 их нэдийн экспорт хийж байгаа, 14 тэрбумын экспорт хийж байгаа төр бол юу гэхээр чиний тэр мэдээллийг чамд тогтмол шигтаагаар худалдаад авчих хэрэгтэй. Ягаад гэвэл чи төрд үйлчлэгээ үзүүлсэн болж таарч байгаа байхгүй. Үндсэн хуулийн 6-гийн 1 бүх ард түмний мэдэлд газрын баялаг энэ юм бүх юм байгаа тэрэнд хүртнэ гэдэг ийм агуулга байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэнд чамд тогтмол ашиг өгөх хэрэгтэй. Өөрөлдвөл чиний гаргацсан зардал хайгуулаар тэр ордыг бий болгосон хүчирдэл мөрдөж чинь 20-25% ч юм уу ашиг өгөөд за бай. Энэ ордыг байгаль орчин дээлтэй, нийгэм төртөмжтэй, хамгийн зөв технологитой тэр этгээд л уурхайг нь хийж, үйлдвэрлэлийг хийж, эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэж хоёр салахгүй болохоор өнөөдрийн манай гажиг энэ саяын хийгдсэн үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа бид бүхэн баялагын сангийн хуулиа баталчлаа. Энэ бүхний уг үндсэн таны хэлж байгаагаар ашигт малтмлын эрх зүйн орчингоо сайжруулж хөрөнгө оруулалт татах чиглэлд. Өөрөлдвөл манай үндэсний баялаг өнөөдөртөө жишээ нь аутсорсинг юм уу одоо захим оюуны үйлдвэрлэл рүү бид нар орж чадаагүй байна. Магадгүй ирээдүйн сан тэндээс бүрдэх ёстой. Одоо бидний концепц бол тэр шүү дээ. Монгол хүн болвол жишээлбэл юу гэдгийг Мюнхний эмнэлгийн эмч Герман үгүй юу гэж хэлж байгаа. Тэгэхээр Монгол хүн бол төрөлхийн мэцэлж байна гэж хэлж байгаа. Та нарт цуснаас айдгүй юм байна та нар чинь. Ягаад гэвэл Малтай олон зуун хэдэн мянган жил ингээд за нөхрөлсөн гэдэг үгийг хаалтан дотор хийж байгаа. Ойрхон байж ирсэн тийм. Өвчүүд бишээгүй хүн баг. Эрхтний системийн талаар бүтэн ойлголттой. За мал гаргагаад өвчүүд бишээ сууж байхад тэн дээр суд сагараад нүрлөө цус хожигдоход бид нэр нүрээ цуснаас л ингэж л дайлдрах болохоос биш тэрнээс айх тухай ойлголт биднэрт юу юм байхгүй. Тэгэхээр цуснаас айдгүй гарчин жичирдгүү тэгээ ном сурдаг толгойтой танай монголчууд ер нь төрөлхийн мэцэлж хараацсан хурц байна бас.
захгүй юм шүү дээ. Одоо л бид нар шил зүгээд байгаа болохоос биш хуучин болов шил зүүдэг хүн байхгүй шүү дээ. За тэгтэл хаваагаа хэлж байгаа юм шүү. Ер нь бол нийтээрээ. Тэгэхээр өнөөдөр хайлаад байгаа сэдв маань юу гэхээр өнөөдөр уул уурхаагаас бид нар үндэсний байдлын сангаа бүрдүүлэхээр төлөвлөж ярьж байна. Тэрнтэй холбоотойгоор би эрх зүйн орчны тухай одоо төсөлгөө хазаачлаа. Ирээдүйд бид нар захим оюуны үйлдвэрлэлээс бид нар өв сангаа бүрдүүлэх хэрэгтэй. Энэний төлөө түрүүнийх шиг эрүүл биетэй монгол хүн, хүмүүжлтэй монгол хүн, олон улсаас хоол олж идэх чадaltaй боловсралтай монгол хүн. Яагаад захим оюуны үйлдвэрлэл гэж байгаа вэ? Шинэ салбар бид нар харьцангуй хөөж гүйцэх бололцоотой. Тэрнээс одоо хэдүүлээ арай өөр юмны тухай ярих юм бол бид нар гүйцэхгүй юм зөндөө байгаа ш наруугаар. Тэгэхээр ийм агуулга дээр бид нар ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой юм бэ? Бүр системийнхаа хэмжээнд тогтолцооныхоо хувьд ямар өөрчлөлтүүдийг хийх ёстой юм? Саяны ярьж байгаа шиг баялагын сан ашигт малтмлын хуулийн холбоосыг хэрхэн бодох ёстой юм? Цаашаага ашигт малтмлын хуулиас үүсэлтэйгээр өнөөдрийн уул уурхайн үйлдвэрлэл биш захим оюуны үйлдвэрлэлээр бид нар ирээдүйн өв сан тэр баялагын санг бүрдүүлэхийн тулд юу хийх ёстой юм? Эдийн засгаас солонгоруулах тал дээр солонгоруулахад Монгол хүний хөгжлийг тэрнтэй уялдуулахад маргаашийн тухай ярихад тэгтээ энэ болгон сайн сайхан зүйлүүдийг ярь сайн сайхан зүйлүүдийг хийж явахдаа нийгмийнхаа мөн чанарыг ойлгож тэр зарчмаа алдахгүй хурахгүй байх тухайд юу хийх ёстой вэ гэдгийг л маш их бодох ёстой болчиход байгаа байхгүй. За нэвтрүүлгийн маань ярилцах цаг ерөнхийдөө өндөрлөгч. Би танаас сүүлийн асуултаа асуухад та засах чинь гээд тогтолцоогоо эвдэж болохгүй. Янзлах чинь гээд зөв явж исэн голдролоо өөрчилж болохгүй гэдэг зүйлийг хэллээ шүү дээ. Би танаас нэг товчхон асуулт асууя. Та товчхон хариулаад өгөрөө. Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг зүйл бид бүхний хувьд ингээд нэлээд ярьж ээж хийгддэг зүйл гэдэг бол өнгөрсөн 2019 он хүртэл явж ирсэн. 2000 онд нэг хийгдсэн. Тэрнээс хойш ингээд үндсэн хуулийн өөрчлөлт зөндөө зүйл яригдсан. 19 онд өөрчлөлтийг сая дахиад за үндсэн хууль дотор энэ бол арай өөрчлөлт биш. Сайд нарыг оруулж ирсэн давхар дээд 22 оныг ярьж байна чи. 22 он. Тэнгүүтээ өнгөрсөн жил үндсэн хуулийн өөрчлөлт орж ирэх тогтолцоо ороод ирлээ. За энэ ингээд сайн муу олон зүйл хоёулаа энийг ярих юм бол нэвтрүүлгийн цаг хүрхгүй. Ер нь та хуульч хүний хувьд одоо таны багш чимд багш байсан биз дээ. Тэг ер нь энэ үндсэн хуулийг ингээд ойр ойрхон өөрчлөөд байх нь ямар үр нөлөөтэй юм бол гэдэг дээр та нэг тодорхой хариулт өгч. Яг уу. Чимдгаа минь надаа яг хичээл орж байгаагүй. Гэхдээ миний магистрийн ажлыг удирдах гэсэн. Тэгээ би багш гэдгийг. Багш байлгүй яг уу миний багш л та. Тэгээд бид нар өөрөө нийгмийнхаа мөн чанар өөрийнхөө үндэстнийхаа туулсан цаг хугацаагаа бид нар бодох ёстой. Ер нь бол энэний цаана. Дахиад хүний тухай ярих гэдэг шүү дээ. Ерөөсөө манайхан чи ингээд хууль тогтолцоо шүүхч байна уу ингээд авилга албан тушаал ингээд ярихдээ хүнээ мартчихад байдаг. Энэ болгоны цаана хүн л байдаг баг. Хүний төлөө ямар хүний төлөө Монгол хүний төлөө. Энэ байгаа бүх юм хүний төлөө л байх хэрэгтэй. Хүн байхгүй бол энд байгаа бүх юм утга учир алдна. Тэгэхээр энийг бид нар бодох хэрэгтэй. Монгол үндэстэн өөрөө энэ Төв Азийн өндөрлөг дээр ийм цаг уурын нөхцөлд ийм аж ахуйтайгаар энд нэг хэдэн хятад байсан ч хэдэн Америк байсан ч хэдэн Индиан байсан ч яг л энийг л эрхлэхээс аргагүй байсан баг. Би бол тэгж боддог. Яг тэгвэл бурхнаас гинүү, байглаас гинүү бид нарт тулгасан энэ тулгалт байхгүй юу? Энэ тулгалт хэдэн мянган жил үргэлжилсээр байгаад өнөөдөр бид нар иргэншсэн нийгэм рүү 1921 онд орж ирлээ. За тэр олон формацууд янз бүрийн юмнуудаар ингээд ангилахад бид нар бол олон юмыг туулалгүйгээр орж ирлээ. Капитализм гэдэг юм биднэрт байсангүй. Хувийн өмч гэдэг юм яг тэр агуулгаараа иргэншил буюу суурьшил биднэрт байсангүй. Тэгэхээр тэрийг дагаж бий болж идэг энэ кодуудыг манай үндэстэн эзэмшиж амжсангүй үнэндээ. Малчнаараа байсаар байгаа хэдүүлээ ардчлал зах зээлтэй жолголоо. Тэгтээ 21 оныг би үгүйсгдэггүй 20 дугаар зуун монголчуудад иргэншлийг, боловсролыг эцэст нь Баабрын хэлээр ардчилсан тогтолцоог хожоод гарсан учраас энэ үндэстний ирээдүйд би итгэдэг юм а гэд мань хэлсэн шүү дээ. Яг л тэр үнэн л дээ үнэн. Ердөө өсгтөө 20 дугаар зуунд орж ирээд шинэ үндсэн хууль ардчилсан тогтолцоо руу алхам хийчээд гараа авчиж байгаа. 100 жилийн дотор ингэж өсөрсөн үндэстээ өөр хаана байна? Ер нь бол байгалийн мөн чанар тэр юм дасан зохицох чадвараараа бид нар энэ бүгдийг хийгээд гарсан. Уужим саруул гэдэг юм уу тэр байгальтай ойрхон тэр ухаанаараа бид нар энийг даваад гарсан. Тэр байгалаас хатуу ширүүнийг тулгадаг биднэрт хүлээлгсэн тэр төсвөр төвчээрээр бид нар тэр хэлмэгдүүлэлтийг тэр олон муухай дарамтуудыг бид нар дэсээд гарсан. 21-р зуун руу ороод ирсэн. Одоо бид нар 21-р зуунд шинэ мянганд Монгол үндэстэн ямар байх тухай ярих хэрэгтэй. Монгол үндэстэн ямар байх тухай ярихын тулд саяны ярьж байгаа тэрний арамыг зангиж байгаа үндсэн хуулийг ярих хэрэгтэй болж байгаа.
Өөрөлдвөл би энэний цаана хүн байгаа, үндэстэн байгаа гэдэг байгаагийн л учир энэ шүү дээ. Тэрнээс зүгээр үндсэн хуультай байхын тулд бид нар үндсэн хууль яриаггүй. Өөрсдөө үндэстнээ сайн сайхан байлгахын тухайд л бид нар ярьж байгаа. Тэгж ярил Монгол үндэстэн хоёр төршийнхөө түүхэнд гүйцэтгсэн үүрэг тэрнийхээ шан харамж юм шигээр ингээд өөрийнхөө түүхэн газар нутаг өөрийнхөө үнд цугсаа нэгтэй улсуудыг өөр улсын татханд ингээд байж байгаа ийм нөхцөлд тусгаар тогтносон монголчуудын тэднэрийнхээ өмнө хүлээх үүрэгч гэж байгаа. Бүр нарийн ярил. Энэ үүргийг гүйцэлдүүлэх нөгөө талд өөрийгөө хүн шиг авч явах гэдэг энэ хоёр хэрэгцээ Монгол хүн зайлшгүй байдаг. Биднэрт яг түүх бидний үйлээ биднэрт хүлээлгэсэн үүрэг бол энэ. Энийг боддог төр засаг, энийг боддог хүн хэд вэ өнөөдөр Монголд? Хэд вэ? Тэгэхээр энийг хийхийн тулд сая би яагаад тэр ахуу соёлын тухай ярьж байгаа нөхөр биднэрт өөрт байгаагүй тэр зүйлийг бид нэр цоо шинээр 90 онд энэ нийгмийн байгууллагыг бий болгоод ардчилсан улс төрөм ардчлал гэдэг юм өөрөө иргэншилээс салшгүй ингээд биеийнхээ өмнө хүлээх хариуцлагаас тэрнийхээ төлөө өөрийгөө идэвхтэй байлгахаас үг хэлээ илэрхийлэхээс үйлдэлээ хийхээс ангид байдгүй юм аа. Тэр нь нүүдэлчин хүнд байдгүй байсан юм аа. Тийм ээ энэ тухай л яриад байна шүү дээ. Тэгэхээр энийг бий болгох гээд хийцэн энэ үндсэн хуулийг бид нэр өөрийнхөө ингээд өөрчлөгдөөд эргээр өөрчлөгдөөд байгаа энэ өөрчлөлтөг уйлдвал шинжилж явахаас өөр арга байхгүй. Тэр нь зөвхөн төрийн байгууллал эрх мэдлийн хуваарлтын тухайд биш шүү. Нийгмийн оюун санааны хүрээ засаг захиргааны зохион байгуулалт, төрийн байгууллал тий. Одоо жишээ нь хот гээд ингээд хотод засаг захиргааны статус өгөх гээд байгаа нэг юм. Энэ хоёр чинь хоёр өөр зүйл шүү дээ. Сангийн аж ахуй гэж байсан. Тэр бол нэгдэл сангийн аж ахуй гэж байсан. Одоо шиш төрд. Энэ өөрөө бизнесийн байгууллага байхгүй юу? Компани байхгүй юу? Ер нь бол. Гэтэл компаниг яасан гэхээр засаг захиргааны удирдлагатай шууд уйчдаг байсан тухай үед. Сум нэгдлийн дарга, сангийн аж ахуйн дарга. За тэгэхээр энэ өөрөө за яг тухайн нийгэмдээ болж ирсэн. Өнөөдөр хэдүүлээд өсөөлөд үзье л да. Эрдэнэс 5 толгой компани захирал бөгөөд Улаанбаатар хотын захирагч Гамбат гэдэг хүн байж ивэл энэ чинь сонирн биз дээ. Тэгэхээр энэ өөрөө хот тосхон гэдэг бол нийгэм, соёл, бизнесийн авто агуулгатайгаар байж идэг зүйл. Нөгөөх нь бол төр өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэхийн тухайд байдаг зүйл. Энэ хоёр өөрөө яагаад ингэж давхцсан гэхээр яг ардчилсан тогтолцоо руу шилжих үед Монгол улсад бий болсон байсан суурингууд дээр засаг захиргааны нэгжийг хийчихгүй юу? Тэгэнгүүт энэ өөрөө ирээдүйд алдаа болчихно гэж бид нар яаж мэдгий. Тийм ээ? Ийм олон сум биднэрт хэрэггүй шүү дээ. Ягаад гэвэл тэр суманд өөрийгөө авч явдаг эдийн засгийн агуулга байхгүй. Зүгээр төсвийг хувааж ичээ сууж байгаа малчид гэдэг юм байгаа. Зарим сумыг ярьж байгаа шүү би. Зарим утга агуулгатай манай хар хорин шиг ч юм уу, хужирчиг ч юм уу сум байна. Би Урангаа хүн тэрийг л ярьж байгаа. Тэгэхээр манай Урангаа жишээ нь Тарагтгээ сум байж гэн тийм ээ. За аймаг болгоны хажууд нэг 20 км дотор байдаг сумдуудыг би ярьж байна. Дундговд Үлжитгэ байдیں, Баянгорт Үлжитгээд байдیں, Хинтэд Мөрөн гээд байдیں, Өмнө говьд Хаан хонгор гээд байдیں, Төв аймагт Цэрэглэн гээд байдیں. Ямар ч утгагүй. Зулын дор харанхуй байдгийг тэр ерөөсө түүх энэ бүх логик чинь тэрийг харуулдаг. Зулын дор харанхуй байдаг. Төв аймаг өнөөдөр бусад аймгийн төвтэй харьцуулахад ямар байдаг вүлээ? Яг аймгийн төвийн хажууд байгаа сумд бүр хамгийн балгас байдیں. Яагаад гэвэл зул гэдгийг бид нар хажууд байгаа том суурьшлыг ярьж шít. Тэрний хажууд байгаа юм ерөөсөө өгждөг. Энэ чинь сум байгаагийн цааш төрийн үйлчлэгээ шүү дээ. Энэний чинь цаана тий. Чанартай төрийн үйлчлэгээний тухай асуудал ярьж. Энийг дагаад бид нар эрүүл мэндийг хийх хэрэгтэй болно, боловсролыг хийх хэрэгтэй болно. Энэ олон сумдуудыг ингэж байлгахаар байна шүү дээ. Нэгэнд нь англи хэлний багш байхгүй, нэгэнд нь математикийн сайн багш байдаггүй. Талах хийлээ гэхэд 500 өрөхөд юу хийх юм бэ? Тий? За 3 сум нийлчих юм бол энэ агуулгач 10 ондон болно. Эмнэлгийн ор хүртээмж инээдрээ тэнд хийж байгаа мөнгө ч ондон болно. Хүүхдийн тэр сурах орчны нөхцөл байдал ондон болно. Ядаж нөгөө англи хэлний математикийн физикийн багш нар хоорондоо симбиослоод ирэхээр нэг чанартай сургууль бий болчихно. Тэгэхээр энэ бодлогуудыг бид нэр хийх ёстой боловч хийж чадахгүй байгаад арчаагүйтэй 30 жил болсон. Яг хийж чадахгүй. Мажоритар жижиг мажоритар суурилсан сонгуулийн тогтолцоотой учраас сонгогчдод барьцаалагдсан улс төр болчиход байгаа. Малын хөлийн татварыг бид нар тавих ёстой. Малчид гэд ингээд бүр орхигдсон хэсэг байж энэ заяа. Хүүсийн тэнцвэр алдагдсан. Над шиг дөч гарцсан ингээд эхнэр аваагүй ганц үе залуучууд.
15, 17-гийн харьцаатай эмэгтэй хүн байхгүй. Яагаад? Эмэгтэй хүнээ хөгжүүлнэ, энэ муу зайлуул эмэгтэй юм одоо сургууль соёлоор явах хэрэгтэй гэдэг ингээд гаргацдаг. Эргээд энэ рүү чиглэсэн бодлого байхгүй. Малчтад хайр зарлаад хоршоо гэдэг юм хуурамч юм. Энийний цааталд малын экспортыг бид нэр хийхгүйгээр, тэрийг тавьж өгөхгүйгээр мянган хоршоо аваад яах юм? Тэрний үйлдвэрлэлийг бид нэр дэмжихгүйгээр, малын хөлийн татварыг тавихгүйгээр бид нэр хоршоо хийгээд яах юм? Яагаад малын хөлийн татвар хэрэгтэй? Бэлчээрийн дааз хүрхгүй энэ ургамлын бүтэц бүх юмнууд байхгүй болцсон. Ийм ирээдүйтэй малчттай байж өнөөдөр хоршоо хийж гин гэж 50 сая төгрөгөөр хуурч саналыг авахгүй явж байгаа шүү дээ. Ийм л төр зэсэг биш дарчаагүй. Тэгэхээр малчтын сэдэв бол бүр дахиад Монгол хүний хөгжил доторх дахиад нэг бүтэн дэд сэдэв. За баярлалаа. За урилга хүлээж авч сонирхолтой сэдвээр ярьцлаа гэсэн тань дахин талархал хэлье. Энэ ажилд амжилт хүсье. За баярлалаа тавгад. Одоо тэгээд энэ орон зай дотор ийм шудраг дуу хоолой, сэтгүүлчийн өнцөг байр суурь гэдэг бол миний түрүүний ярьж байсан тэр нийгмийн байгуул дотор бол маш чухал. Тэгэхээр энэний нэг хэсэг болж ингээд нийгмийн гэрэлтүүлж байгаа чинь би бас чам талархалтай ханддаг залуу хүн. Тэгээд энэ зарчим, энэ өөрийнхөө мөн чанар, энэ өөрийнхөө үн цэнийг хайрлаж эндээ үнж сайн сайхан байгаасаа гэж бас тийм бодолтой байдаг шүү. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Лагмын тоо нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг төрөөд өндөрлж байна. Эх 7 хоногт эргээд уулзцгаая. Батулга ард түмнийг өөмөнд самуунд Ийм үг үйлдэл гарна чинь би бас сонсонгүй. Бүрэлдэхүүн сайдад хэнийг ч нэр төвшөлөхгүй. Төрдөө орчуулмааргүй. Төшөв рүү орчуулмааргүй болсоо байдаг ш. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ.